төрсөн өдрөөрөө найзтайгаа гарах байхгүй юу. Гэхдээ манай найз ажилтаа гээд тэгээд одоо ажлын тартал би ганцаараа амар өсөд байгаа учраас манай энэ одоо баригээд одоо Италийн урт хэсэгт байдаг. Гэхдээ ер нь Итали байдаг л та. Гэхдээ энэ хэсэгт илүү алдартай юм Panzerotto гэдгийг мэдгэж чинь. Амар халуун байна. Манайхан одоо Монголын хувьд болохоор яг бишгийн шиг заяа. Ингээ шарцсан. Тэгээд дотроо болохоор томат одоо улаан лавь болон бясалгатай. Хай. Би одоо ингээ идэлтэй үргэлжлүүлж байна. Идэлжээч гэжтэй. Би нөгөө нэг заримгийн дайвар дуртай байхгүй юу. Тэгээд одоо хүмүүс чинь яг чинь Harry Potter-ын чихэр сүүл шоколад дуртай байдаг шүү дээ. Ер нь заримгийн дайвар дуртай. Гэхдээ шоколадтай заримгийн биш, сүйтэй заримгийн. Монголд энэ төр сүйтэй заримгийн. Энд болохоор pistachio гэдэг одоо нөгөө амар алдартай нэг шоколад болоодсон шүү дээ. Дубай шоколад гэдэг. Тэрэн дотор шин pistachio байдаг шүү дээ. Тэгээд pistachioтой тийм заримг юмнуудад дуртай. Миний хажууд нэг амар хөөрхөн өвөө эмээ хоёр 60 эдэн насны юм уу да. Тэгээ өвөө амар гоё камертай. Энэ хоёр бас заримг идэж байна. Тийм байна. Амар одоо оршин буйда талархаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээл одоо энэ газарт байгаа да, Италид байгаа да, заримыг идэж байгаа да. Ингээд төрсөөр тэмдэглэх боломжтой байгаа да. Тэмдэглэх гэх юм уу одоо тэмдэглэлт өдөр гэж мэдрэх боломжтой байгаа да. Баяртай байна. За би ингээ найзаагаа хүлээх жаахтаа одоо юу их мэдэхгүй. Тэгээд энэ аваар зүгээр алхах юм уу гэж явж гин. Энэ болохоор яг гоё жинхэнэ Итали гэж харагдахаар гоё хэсэг нь. Тэгээд энэгээр л ер нь ихэнх аялагчид, ихэнх хүмүүс явж зураг мураг ахуулж Италийн астерикийг мэдэрдэг. Тэгээ ингээ энэгээр явахаар надад амар гоё юм байдаг хэрэг ингээд хөшөө хүмүүс амар их явж идэг найзуудаараа хосууд мосууд ингээ хөтлөлцсөн. Тэгээ ер нь Европт яг тэр хөшөө хүмүүс тэгэж хоорондоо гоё аялдаг нь гоё ядаг. Тэгээд аялаад ингээд амьдралтаа тэд нар амар гоё enjoy ингээд хийж хасдаг юм шиг. Тэгтээ ингээ бичлэг хийхээр амар сонирн бас яг дуртай болохоор намайг амар ад шаргалтай айлтгадаг болохоор гоё ядаг. Тийм байна.
Им reflection маягийн буюу одоо ингээд өмнө жил юу ойлгосон, ер нь одоо яг миний бодол юу байна гэдгийг хадгалж үлдэж байна. Яагаад гэвэл магадгүй хэдэн жилийн дараа би тэгэл өөрийнхөө энэ яриаг сонсоод ийм юм бодож ирсэн байна те. Жоохоо охин бэжтэй гэд харж иж магадгүй. Энд чинь ингээл зөндөө их аялж байгаа хүмүүс, хичээлээ тараад ирж байгаа хүмүүс гэдэг амар олон төрлийн хүмүүс алхаж байна. Бүгдээрээ л амар өөр түүхтэй, өөр зорилготой, ардаа өөр санаа зовж байгаа зүйлүүдтэй аялаж явж байгаа ч гэсэн залуу хүмүүс нь одоо хөвшин аав ээж байгаа ч юм уу те. Тэгээд хөвшин өө эмээнэр нь хүүхдүүдээ ч юм уу. Дэлхэн болгоно л мэдгүй амар санаа зовдөг зүйлтэй. Хүүхэд байхад хэвдэ ингээл дунд анги ингээд халаан анги ингээд байхад бүх юм амар юм гэрэл гээтэй юм шиг. Тэгээд өмнө жилээс хойш би амар тийм байхгүй байна. Ер нь ингээл амар төсөөлөөгүй юмнууд амьдралд болд юм байна. Хэцүү юмнууд хэцүү гэдэг нь ингээд яадаг чи. Яг хэцүү юмнууд болд юм байна. Тэгтээ ингээд би амар ингээл зовлон болон туулаад ч юм том хүн болчоогүй л. Гэхдээ зүгээр ингээд эргэн тойрныхоо хүүхдүүдэд болж байгаа юмнуудыг, найзууд болж байгаа юмнуудыг ойлгох гэж хичээж байгаа. Зүрх үхээд гэдэг хүмүүс тэгж ярьдаг штэ. Ингээд том хүн болонгууд яг ингээд багтаа мөрөөддөг байсан зүйлүүд нь байхгүй болоод тэгээл өдөр тутмынхаа амьдралд ямар нэгэн зүйл баригдаад ч юм уу. Тиймэрхүү өөрчлөлт гардаг амар хэцүү санагдаж байгаа надаа. Тэр дундаас би яг юу амар хүсдэг вэ гэхээр яг өөрийнхөө дуртай зүйлийг алдахгүй хүн шиг өөрийнхөө дуртай амийг хийсээр байх юм шүү гэж амар хүсдэг. Тэгэхгүй бол ингээд яадаг чинь нийгмийн хүлээлт эсвэл болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад өөрийнхөө дуртай амийг хаях гэдэг. Яг үндэ бас нэг талаараа дуртай юмаа хийн гэдэг чинь маш их аз завшаан, аз жаргал. Энийгээ ингэж үргэлжлүүлж хийх дуртай байна гэдэг маань хийж чадах боломжтой байна гэдэг маань амар гадаа сууж байгаа амар философикл болж шин. Тэрийг айгүй ойлгож байна. Тэгээд нэрээ сүүл би бас айгүй YouTube энтер гээд ер нь YouTube дээр би яг хүмүүсийг юу хүрэх гээд байгаа те. Ингээл амар random юмнууд хийгээд байгаа юм шиг санагдаад тэгсэн чинь миний яг одоо онцлох одоо ниш гэж ярьдаг шүү дээ. Онцлох миний яг зүйл нь яг өөрийнхөө бодлыг тэгээ зүгээр л хөрхий нэг 19 настай охины бодол юу болж байгаа гэдгийг үннээр нь хуваалцах дуртай. Тэгээ тэр нь миний яг онцлог юм байлээ. Тэгээ амьдралд ч тохиолж гэнэ үү, аялалд ч байна уу, дотор хичээл номд ч байна уу. Би яг юу болж байгаа гэдгийг л хуваалцдаг. Өөрийгөө бас жоохон комфорт зоноос гаргаж сурмаар байгаа гэх юм уу. Би ингээл нэг хүмүүстэй юм ярихгүй бол тэгэл ярихгүй байгаа л гэдэг. Тэгээд ингээ ганцаараа л байгаад ах айгүй хандлагатай. Одоо introvert буюу дотор тал руугаа гэх юм уу. Тэр маань зарим зүйлүүдэд айгүй буруу нөлөө үзүүлээд байгаа юм санагдсан. Тийм болохоор энэ жил бас аль болох өөрийгөө жоохон гадагшаа түлхэж нийгмийн харилцаанд орж олон боломжуудыг алдахгүйгээр авмаар байна. Тэгэд нэрээ нэг нууцхан би хүслээ хэлэхэд би төрсө өдрөөрөө ямар нэгэн байдлаар ингээд хүүхдүүдэд зориулсан ном ч юм уу эсвэл ингээд сайн дурын ажил ч юм уу яг хэрэгтэй хүмүүстэй хүрдэг тийм юм хийх амар хүсэлтэй байдаг. Тэгээд 20 насныхаа төрсө өдрөөр би ямар нэгэн байдлаар ингээд зүгээр л өөрөө бэлэг аваад өөрөө тансаглаад өөрөө хоол идээд байх биш ямар нэгэн байдлаар хүмүүст хүүхдүүдэд хэрэгтэй. Яг хамгийн миний хийж чадах юм нь хүүхдүүдэд хэрэгтэй гоё сайн дурын ажил номтой холбоотой юм, эрдэм номтой холбоотой юм. Эсвэл гоё урлаг. Урлаг гингүүт чинь зураг мураг зурагч хийж болно шүү дээ. Нэг тийм гоё юм хиймээр байгаа. Тэгээд тэгж төрсө өдөр тэмдэглэх юм бол миний хувьд бол хамгийн төгс төрсө өдөр гэж хэлж болно. Тэгээ ингээл зүгээр л хүмүүсийг хараад суухаар амар их олон юм дүгнэлтийн бодлууд юу болж ийн, яаж ийн, өөрийгөө яаж ийн гэдгийг дүгнсэн бод төрдөг гэх юм уу? Хичээгээрээ ануу төрсө өдрийн минь төргий. Итгэе хүмүүсээс ингээл төрсө өдрийн минь төргий гэж авдаг ч гэсэн өөртөө ингэж чин сэтгэлээсээ хэлээд, чин сэтгэлээсээ юу хүсэж байгаа, юу бодож байгаагаа ярилцах гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэ? Өөртөөгөө илүү хамт байгаасаа гэж аяг хүсэж байна. Ингээд бодол санаанаасаа зүхтахгүйгээр муу мухай юмнуудаа өөрөө нүүр тулаад бас илүү тууштай байж сураасаа гэж хүсэж байна.
Миний нэг суултал бол айгүй тууштай биш юм шиг санагдаад байгаа. Яг ингээд надад айгүй их олон ингээд санаа, креатив буюу одоо бүтээлч санаа, бүтээлч юмнууд орж ирдэг. Тэгээд тэрийг нэг удаа хийчээж, 2 удаа, 3 удаа хийчээд хайчаад санагддаг. Тэгээд ирэх жилдээ энийгээ засмаар байна. Тэгээд дуртай юмаа тууштай хийгээд тэгээд ямар нэгэн байдлаар ямар нэгэн үр дүнд харагдах хуудас, мэдих хуудас үр дүнд хүрч үзмээр байна. Тэрний нэг нь бол YouTube амжилтанд хүргэмээр байна. Одоо 20 хүрэхээс өмнө гэдэг зорилго тавих уу? 20 хүрэхээс өмнө 20,000 subscriberтай болно. Би сая ингээд сууж исэн чинь 2-3 камер барьсан хүмүүс ирээд тэгээд ийм хөрөг зураг авах даалгавар хийж байгаа гэд. Тэгээд зургийг ч авч болох уу гэд. 2 хүн миний зургийг бахан аваад тэгээд би энэ зургуудаа дараа нь мэйлээр авахар болсон. Йоо энэ амар баяртай байна. This is my gift, and this is how I'm gonna survive whenever I miss my home and feel depressed. And I think I will write here my gratitudes and like what I love and my new ideas for the videos, because it's like, you know, just like this is how I feel like calm and how I feel peaceful. This is a candle. This is how I made Lily, and I will carry it to my home, and I love it. And this is my gift. Oh, and there is my water too, and water is my gift. And I'm very grateful for this day because we had photo shoot for free, and we are excited for the photos. And I like my hair, and I like my outfit. And the person that was taking my photo said, "Oh, I like your style," and I became really confident for myself. Тэгээ өнөөдөр амар гоё ялаа. Тэгээд түрүүн би зөндөө ганцаараа явж байгаа найстайгаа хоол идээд бахан өнгөө зураг авуулаад тэгээд одоо далайн хэрэг дээр байж гин. Яа. Тэгээд тэмэлэнда. Тэгээд миний 19 насны бичлэгүүд, миний 19 наснда хийх гоё бичлэгүүдтэй хамт байгаарай. Subscribe дараарай. Би өөрөө хийдэг гоё зүйлсүүдийг үргэлж хийсээр байх болно. Yeah, that's all.